Бүх монголчууд нэг том баярын чим байлж өгье. Жохон нулимсаа дарж байгаа ярьж өгье. Ийм нэг юм гараад ирчихвээ. Энэ ямар эдийн дагсар энэ уртлаа энэ дарна дараа дарлаа чиш монголоор ярьж болно. Сайн байна уу гэж ярьлаа. Шууд ин гитар ярьтнаа. Одоо гитар ярьж болно. За зүү шама. Гол ингээ монголоор чугднагаар ярьчихна. Англиар бас ярьдээ. Би англиар ярьдээ хэлэхгүй уучлаарай. Ингээ бүх нийтдээ бол 5 чидамжтай. Хамгийн сүүлийн чидамж нь гэн аимчигтай. Яг хүлээж аа. Зүгээр нэг жураг таних гэдэг нь ямар ухаантай энэ чи үжээ. Гэр чи одоо ийм хятад бүтөөгдөг юм эсвэл япон бүтөөгдөг юм дээр нь юу бичих мэдэхгүй ба. Ингээ сүүдэрлээ ингээ дойрон дарлаа. Үсгэн ингээ бүр талжуулаа гар иртнэ. Ямар үйлдэлтэй, ямар хөгчтэй, ямар нэртэйг бүр гар иртнэ. За жураг найруулах гэж чадамж байна үжээ. Жургаан сунгахт жишээлбэл одоо манаас ингээ маха болдгийг бодож байна тийм аа. Дойрын шууд монгол яриад хөдөөнэ үхрийн мах гэд битлээ шууд дойрон гар иртнэ. Энийг томруулж жийрүүл өнгийн мөнгөний сальж байла бүр болно. Утсан дугаараа шууд ингээ бичээд оруулах болно. Жишээл хэдий хэдий гэх тийм аа. Тэгснийхэн дараа дойрон жураг ус нэмж оруулна. Энэ чадамж иттэй ба. Тэгвэл дараа нэг жураг бүтээх гэдэг чадам. Жишээл одоо энэ дэр дарж хагаад надад нэг морь жураад өг. Ингээд чамд морь жураа өгтөн. Одоо чи юу журуулыг бол юу хэлээ юу журуулж болно. Монголоор хэлээд хамгийн сүүлийнх нь иттэй. Энэ бол ямар нэг дагс хөлнөө авдар гээд энэ өл гажир орно ингээд хаягдж байгаа маш олон шүлэг дуу, найрал, махтаал, үлгэр гээд холбоо маш олон юмсууд байж шít. Энүүдийн яхаа энэ дэр ингээд гаргаж болно. Нутаг нутгаар ингээд хаваагаад уу. Тэгээ гаргаад явсаар хөжөөдөө энэ сүлжээн дээр хадгалагдаад гөөгдөхгүй. Үеийн хүмүүс ингээд энэ сүлжээн дээрээс аваад ингээд хөнч төлөвргүй ашиглаж зарж болдог ийм чадамжтай ингээд нэр нь бол сайн уу гэдэг танаас одоо энэ хаанаас ирэхэндээ бол шууд ингээд ийм нэрөө нэрчнэ. Нэрийн бимд гаргаж өгье. Ингээд доор тал бичээд хаас өөрөө аруулж авд дийлнэ. Үжсэн болгоны өлчи буян дэлгэрч дамжуулсан болгонд далай хэмэр